Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеанд 77 дугаар жууланд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрээлсэх болон гадаад харилцааны цайд Батмөнхийн Бацэцэг нар оролцож байна. Монгол улсын ерөнхийлөгч хүрээлсэх Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеанд 77 дугаар жуулганы ерөнхий сан шүүмжлэлд 9-р сарын 21-ний өдөр үгэлж Монгол улсын гадаад бодлогын зорилт тэргүүлэх чиглэл, нийгмийн эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлээр авч иржүүлж байгаа бодлого үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны тулгымцсан асуудлуудаар манай улсын байр суурийг илэрхийллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хариуцлагатай гишүүн улс байж, олон улсын хамтын нийгэмлэгийн олон талын хамтын ажиллагаанд этэг санаачлагтай оролцож, дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө манай улс өөрийн бодит хувь нэмрийг оруулж ирснийг Нэгдсэн үндэсний байгууллагын энэхүү эрхэм хүндэр эндэр дээрээс эх орон ард түмнөө төлөөлөн хэлэхэд бахтам сайхан байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрээлсэх Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеанд 77 дугаар жуулганы ерөнхий сан шүүмжлэлд оролцох үеэрээ Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Бүгд найрамдах Словени улсын ерөнхийлөгч Борут Бахортой тус уулзлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеанд 77 дугаар жуулганд дэлхийн олон орны ерөнхийлөгч, ерөнхий сайд, гадаад харилцааны сайд нар цугладаг чухал үеичээр улс орнууд өндөр ач холбогдлогч оролцдог юм а. Энэ удаагийн жуулганд 100 гаруй орны төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүнээр оролцож байна. Монгол улсын засгийн газрыг төлөөлөн гадаад харилцааны сайд оролцож байна. 3 жилийн хугацаанд ковидын дараах болон геополитикийн нөхцөл байдалтай уялдуулаад улс орнууд бол ерөнхийдөө улс орондоо тулгарч байгаа асуудлууд, сорилтууд тэдгээрийг яаж даван туулах, яаж одоо эдийн засгээс сэргээх, яаж хүн амынхаа эрүүл мэнд болон амьдралыг сайжруулах уу гэдэг бол мэдээж нэг номерт ярьж байгаа асуудал. За хоёрдугаарт нь одоо дэлхийн хэмжээний бус нутгийн болон улс орнуудад өөрсөнд тулгарч байгаа аюулгүй байдлын асуудал тийм ээ. Энэ бол маш чухал. Тэгээ улс орн болон өөрийнхөө нөхцөл байдлыг танилцуулахын зэрэгцээ энэ сорилттой цаг үед одоо яаж бид нар хоорондоо хамтарч ажиллах вэ? За урд өмнөхөөс анзаарэгдсэн зүйл бол илүү их нягтарч хамтарч ажиллах, илүү бие биенийг ойлгох, илүү одоо их тайванч бодлого явуулах энэ зүйлүүдийг ярьж байна. Чуулганы үеэр улс орнууд хоёр талын уулзалтуудыг хийдгэн тусдаа айлчлал хийснээс богино хугацаанд нэг дор олон ажлыг амжуулах боломж олгодогтой холбоотой. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеанд 77 дугаар чуулганы хүрээнд гадаад харилцааны сайд Бацэцэг, дэлхийн хөгжлийг дэмжих ан нөхдийн бүлгийн сайд нарын уулзалт, далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын гадаад хэргийн сайд нарын 21 дахь удаагийн уулзалт, эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалт зэрэг 7 арга хэмжээнд оролцож үг хэлснээс гадна хоёр талд 20 орчим уулзалт хийлээ. Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалтанд оролцох үеэрээ гадаад харилцааны сайд Бацэцэг, Канада улсын гадаад хэргийн сайд Мелани Жоли, Швед улсын гадаад хэргийн сайд Ан Линде, Лихтенштейн улсын гадаад хэрэг боловсрол спортын сайд Доминик Хаслер, Сенегал улсын гадаад хэргийн сайд Айсата Талсал, Мозамбик улсын гадаад хэрэг хамтын ажиллагааны сайд Алсинда Абреу нартай уулзаж хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар сонсолцсон юм а. Монгол улсын гадаад харилцааны яам, Бүгд найрамдах Беларусь улсын гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх ээлжид 5 дахь уулзалт 2022 оны 9-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод боллоо. Уулзалтыг Монголын талаас гадаад харилцааны дэд сайд мөнхчин, Беларусын талаас гадаад хэргийн сайдын 1-р орлогч Алианик нар тэргүүллээ. Уулзалтаар хоёр улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бодлого хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар харилцан танилцуулж, Монгол Беларусын хоёр талын харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, шинжилгээ ухаан зэрэг олон салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан юм а. Мөн бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар ярилцаж харилцан байр сууриа танилцууллаа. Энэ жил Монгол улс, Бүгд найрамдах Беларусь улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд хоёр улсын засгийн газар хоорондын комиссийн хурал, улс төрийн зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны яриа хэлцээг идэвхтэй өрнүүлэхийн зэрэгцээ бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих, түүх соёлоо сурталчилсан цуврал арга хэмжээг талууд хамтран хэрэгжүүлж байна. Монгол улс Бүгд найрамдах социалист Вьетнам улсын гадаад хэргийн яамт хоорондын ээлжид 10 дугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт 9-р сарын 23-ны өдөр Ханаа хотноо зохион байгуулагдлаа. Уулзалтыг Монголын талаас гадаад харилцааны дэд сайд мөнхчин, Вьетнамын талаас гадаад хэргийн тэргүүн дэд сайд Nguyen Minh Vu нар тэргүүллээ.
Уулзалт твээр гадаад харилцааны дэд сайд мөнхчин хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улс төр аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг хөдөө аж ахуй, соёл боловсрол зэрэг нийгэм эдийн засгийн бүхий салбарыг хамран идэвхтэй хөгжиж байгаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Мөн эх 2024 онд тохиох Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн огогдсон дээд өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны төвшинг шат агуулгах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм а. Талууд цаашид хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч байгаа тээвэр логистикийн хүндрэлийг бууруулах үүднээс Монгол-Вьетнам хятадын зам тээврийн асуудал хариуцсан сайд нарын 3 талд уулзалтыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Мөн иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, Улаанбаатар болон Хойшимын хотын хооронд шууд нислэг үйлдэх асуудлыг урагшлуулах талаар ярилцлаа. Айлчлалын хүрээнд дэд сайд мөнхчин бүгд найрамдах социалист Вьетнам улсын гадаад хэргийн сайд Буй Тан Сонд бараалгаж, аж үйлдвэр худалдааны дэд сайд Чан Кук Хуан, Вьетнамын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд ерөнхийлөгч Буй Чунга нартай уулзаж, Монгол-Вьетнамын бизнес форумын нээлтэнд оролцож үг хэллээ. Гадаад харилцааны дэд сайд мөнхчин Монгол улсад 9-р сарын 18-наас 22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж буй олон улсын худалдааны төвийн дэд сахирал хадагтай Дороти Тембо тэргүүтээ төлөөлөгчдийг гадаад харилцааны яамд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар олон улсын худалдааны төвтэй хамтран Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор 2023 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлыг хамтран хангах асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо. Дэд сайд мөнхчин дэлхийн экспортыг дэмжих форум нь манай улсын хувьд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, худалдаа экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд олон улсын худалдааны төвтэй хамтран уг арга хэмжээг зохион байгуулахдаа баяртай байгаагаа тэмдэглэж, тус яам энэ арга хэмжээг зохион байгуулахад төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудтай нэгт хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм а. Монгол улс Австралийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилээ зориулсан шуудангийн маркны нээлтийн анхны өдрийн ёслол 9-р сарын 23-ны өдөр гадаад харилцааны яамны номин танхимд боллоо. Нээлтийн ажиллагаанд гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх хоёр Австралийн холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кэти Смит, Монгол шуудан компани гүйцэтгэх захирал Анхбаатар нар оролцож үг хэлсэн юм а. Монгол улс Австралийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил сэдвт марканд жаргалан тарихны биелд хүйсийн говьд бэлчиж байгаа янзгаа дагуулсан Монгол бүхэн Австралийн Улууруу хэмээх аврах хатан зохионы ингэрд үр төлөө бойжилж байгаа улаан эмжийг төрсөлсөн байна. Монгол шуудан компани гүйцэтгэх захирал Анхбаатар ёслолд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардууллаа. Маркийг бүтээхэд ахмад дипломат Бат сайхан мэргэжлийн зөвлөгөөгч хамтран ажилласан юм а. Монгол улсаас бүгд найрамдах Исланд улсад хавсран суух онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Жанозар, бүгд найрамдах Исланд улсын ерөнхийлөгч Гүдний Торласиус Йоханнессонд 9-р сарын 13-ны өдөр итгэмжлэх жоо бичгээ өргөмөрлөө. Элчин сайд Жанозар ерөнхийлөгч Йоханнессонтой уулзахдаа Монгол улсын ерөнхийлөгч хүрээлсэвхийн мэндчлэгийг уламжилж хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар саналсаллаа. Түүнчлэн элчин сайд Жанозар Исланд улсад ажиллах үеэрээ албаны болон бизнесийн зарим төлөөлөлтөд уулзаж улс улсад оршин суугаа Монгол иргэдийн төлөөлөлтөд уулзлаа. Монгол улсаас Оросын холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Үлзий сайхны их төвшин Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинд итгэмжлэх жуух бичгээ Кремлийн эх ордны Александрийн танхимд 2022 оны 9-р сарын 20-ны өдөр өргөмөрлөө. Монгол улсын гадаадд сурчлах хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, улсын их хурл дахь Монгол Францын парламентын найрамдлын бүлэг, гадаад харилцааны яам, соёлын яам болон Монгол улсын үндэсний урлагийн их театр, Монгол улсын их сургуулийн хамтран зохион байгуулж байгаа Монголын соёлын өдрүүд цогц арга хэмжээ бүгд найрамдах Франц улсад боллоо. Тус арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний урлагийн их театрын нүүдэлчдийн домог тоглолт 9-р сарын 23-ны өдөр нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжилгээ ухаан соёлын байгууллагын төв байранд тулсан юм а. Мөн үеэр үзэсгэлэнт Монгол орон сэдвт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Монголын соёлын өдрөө цогц арга хэмжээний хүрээнд Монгол улсын их сургуулийн байгаль их лицей сургууль, Францын Мишле лицей сургуультай хамтран ажиллах гэрээ, Монгол улсын их сургууль, Франц улсын Сорбон 3 их сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ тус байгууллаа. Европын өвийн өдрүүдийг тохиолдуулан Монгол улсаас бүгд найрамдах Франц улсад суугаа элчин сайдын яамнаас 9-р сарын 17-ны өдөр нээлттэй хаалганы өдрөлөг зохион байгуулж Монголын түүх, соёл, өв уламжлал, үндэсний онцлог зүйлсийг олон нийтэд дэлгэн танилцууллаа. Мөн Монголын уран зохиолыг Франц хэлтэй уншигчдад төлөвлөж байгаа Борелла хэвлэлийн газар Франц хэл дээрх Монголын орчин цагийн яруу найраг, уран зохиолын номуудыг танилцуулсан юм а. Өдөрлөгт Булон Бианкур хотоос гадна Парис зэрэгэлдэх хотын нийт 150 гаруй иргэд ирж оролцсон байна.
Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Гамо мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хоног хүртэл визгүй зорчих боломжтой боллоо. Энэхүү шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Дээрх шийдвэрт Монгол улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж байна. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аялын хөтөлбөр төлөвлөсөн байх. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпани нислэгээр бүгд ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах. Коронавирусын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх. Орон нутгийн ажилтнанд дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөсөлөх, хэлээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээлэлээ өгөхийг зөвшөөрсөн байх. Зөвхөн Гамо мужид аялах боломжтой зэрэг болно. Гамо мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин бүгд найрамдах Солонгос улсад 15 хүртэл хоног визгүй зорчихдоо доорх компани шугамар зорчих тухай бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамнаас мэдгдсэн бөгөөд зорчихтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яам болон дээрх компаниудаас авах боломжтой байна. Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр Солонгост визгүй зорьсон хэдий ч тулс улсын нутаг дэвсрийг орхин гараагүй. Хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорьсон нийт Монгол иргэдийн 5%-аас 5 даруйд уг шийдвэр цуслагдах тул өндөр хариуцлагатай ухамсартай аялахыг иргэд та бүхнээс хүсэж байна. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлгийн ээлжид дугаар өндөрлөж байна.